цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үедээ. Монголоос аягүй гоё бороо авчирлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаа авч байгаарай. За энэ гудамжны баруун талд нь за Норвег яг үндэстэнгүүд нь амьдардаг юм байна. За зүүн талд нь болохоор энд Осло хотод амьдардаг гадны цагаачлагчид. За энд бол цагаачлагчдын тоонд бол Пакистанууд, Шведүүд, Иракууд их бүх хүн амынх нь 30% эзэлдэг юм байна. За нийт Осло хотод бол 673 мянган хүн амьдардаг юм байна. За тэгээд 673 мянган хүний ихэнх хэсэг нь 200 мянган хүн нь болохоор жинхэнэ одоо Норвег үндэстэгүүд нь байдаг юм байна. За Норвег үндэстэгүүд нь болохоор одоо мэдээж хэрэг энэ Осло хотод амьдардаг нь нэлээд өндөр орлоготой, нэлээд баян тансаг хүмүүс байдаг. За энэ гудамжны баруун талд амьдардаг хүмүүс нь дандаа энэ хувийн том одоо коттежнууд гэж ярьдаг, бидний том өөрийн хувийн сууцнуудтай амьдардаг. За энэ 100 гудамжнаас нь эхлээд бол одоо өндөр байшингууд 50 донд баригдсан одоо нэлээд одоо дунд зэргийн хүмүүс юм гаднаас ирсэн хүмүүс амьдардаг гудамжнууд нь ийшээ үргэлжилдэг юм байна. За Норвегийн цалин өндөр гэж хүн болгон ярьдаг. За цалингийн хувьд мэдээж багшийн цалин гэхэд $3,500 эхлээд татвар төлөхийн өмнөх дундад цалин бол ерөөсө $5,200 гэж үзнэ. Энд бол бидний мөрөөддөг байсан социализмыг хэдийгээр Скандинавын загвар гэж нэрлэдэг боловч утгаар нь бий болгосон гэж хэлж болно. За энэ юугаар илэрдэг вэ гэвэл татвар нь одоо цалин их авах тусам ихсдэгэ. За ингээд хүн одоо их цалин аваад их өндөр орлого олсноор бага цалинтай хүмүүстэй татварын системээр бүгдийг нь одоо социализм системд нэг ижил хүн болох гэж үздэг. За ингэснээр хүмүүсийн амьдралын түвшин бол ерөнхийдөө ижилхэн байдаг.
За нийгмийн дээд давхарх гэж одоо баг байхгүй. Одоо энд үнэтэй машин унсан ч юм уу брэндээр гангарсан эсвэл үнэтэй бусдаас ялгарх орд харш ер нь харагдахгүй. Жохон гайгүй амьдралтай хүн бол за нэг давхар илүү байх төдийхнэр ялгардаг гэж хийж болно. За бүгд нийтийн тээврээрээ явдаг. Дугуй их ундаг. За хүмүүсний энгийн цэвэрхэн хувцлах нь нүдэнд тусч явсан. За Осло хотын төв гудамж болох Карл Йоханы гудамж нь за Ослогийн төв вокзалаас за энэ миний ард харагдаж байгаа Карл Йоханы нэрмжит гудамжны хамгийн эцсийн цэг болох за хааны ордон дээр дуусдаг юм байна. За нийтдээ бол 1 км орчим үргэлжлэдэг. За энд бол мэдээж хотын төв гудамжны нэгэн адил олон тооны ресторанууд, за брендийн дэлгүүрүүд, за мөн одоо үндэсний театр гэх мэт одоо 19-р зууны ихэнх үед баригдсан за классик стилийн барилгуудаар дүүрэн байна. За энэ миний энэ хойно харагдаж байгаа энэ хааны ордны урт талд бол Карл Йоханы өөрийнх нь одоо морь унсан хөшөөг байгуулсан байна. За энэ хүн бол 1763-аас 1844 оны турш бол одоо энэ Норвег болон Шведийн эзэн хаан байсан юм байна. За Осло хотын хүн амын бараг 30% нь гадныхан байдаг. За хамгийн олон цагаатчид Скандинавын орнууд болон хөгжиж буй орнуудаас нэрдэг юм байна. За тэдгээрийн дотор Пакистан, Ирак, Швед улсуудаас одоо маш олон хүмүүс ирж энд ажиллаж амьдарч идэг байна. За шашин шүтлгийн хувьд бол хамгийн түгээмэл болох христийн шашны лютераны урсгалтай. За энд бол исламын шашинтнууд за 7% эзэлдэг. Буддын шашин шүтдэг хүмүүс бол 0.5% эзэлдэг. За ерөнхийдөө бүгд одоо христийн шашны лютераны урсгалыг шүтдэг. За Осло хот нь бол 40 арал за 343 нуураас бүрддэг гэж байна. Осло хотын орчим. За энэ одоо 343 нуур нь бол цэвэр усных нь гол нөөц нь болд юм байна. За ерөнхийдөө бол энд хаач байсан гэсэн одоо ямар ч очид бол хаач байсан шууд карантинаас ус сууж боломжтой. Яг гэвэл маш цэвэрхэн устай юм байна. За түүнээс гадна Осло хот нь бол за ерөнхийдөө Норвег улсад тэр чигтээ цаг агаарын хувьд бол жилийн 6 сард нь бол сэрүүхэн байдаг. За зундаа бол нэмэх 35-аас илүү гардггүй. За өвөлдөө бол хасах 26-аас илүү гардггүй. За өвөлдөө бол маш их тийм зөөлөн өвөл болд юм байна. За зундаа бол ерөнхийдөө их сэрүүхтэр байдаг. За яг Арасгаар одоо нөгөө жуулчдын улирал нь бол мэдээж зуны улирал 8 сараас хойш бол ерөнхийдөө бол одоо энэ Норвегийн үзэсгэлэнт байгалыг үзэхэд бол нэлээд хүндрэлтэй. За уул ус мэдээж ихтэй маш их үзэсгэлэнтэй байгальтай газар. За өнөөдөр 10 сарын 17-ны өдөр нэлээд сэрүүхэн бороотой улирал байна. Гэхдээ энэ одоо навчин ингээд шар навчс битүү дэвссэн үнэхээр үзэсгэлэнтэй байна. За Осло хот бол дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг. За жишээлх юм бол нэг унтлагын өрөөтэй байр Осло хотод хүрээслэхэд сардаа $1160 юм байна. За энэ дээр бол хэрвээ өвлийн цагт бол дулааны хөлс энэ хөлснийхөө 20% дээр дахиж нэмэгддэг. 1160 дээр 20% нэмэгдэнэ гэсэн. За энд бол Макдоналдсд ороод бургер,
За нэг коло, нэг шарсан төмстөө авахд $15-оор авна. За автобусны өдрийн билет авах юм бол $11. За сараар нь юм уу жилээр нь бол арай хямд тусдаг. За зоогийн газарт 2 хүн хоол идвэл за багадаа $100 болно. За Норвегиуд амралтын өдрөөрөө Швед рүү явж мах арх тамхин авдаг. Жилийн одоо амралтынхаа улирлыг 6 сараас эхэлж амардаг гэж байгаа. За Азийн хямд орнууд болон далайн орнуудаар явж нарны энергийг авах дуртай юм байна. За та бүхэн натаа авч байгаарай. За үзэгчдээ бид өчигдөр Осло хотод онгоцоор ирсэн. За онгоцны буудлаас Сошид дуудлал маань 36 км газар байсан. За тэгээд орон 22 цагт болсон учраас такси авахар шийдээд за тэгээд такси аваад Сошид дуудлалаа ирсэн чинь 1500 крон буюу $200 гарлаа. За энэ бол маш их үнэтэй. За тэгээд би бол Осло хотыг маш их үнэтэй хот гэж сонсч ирсэн боловч ийм үнэтэй гарна гэж ерөөсөө бодоагүй. За аргагүй ихэнд ингээд таксин дээрнийхээ бичгэн дээр 500 крон гэд гарч байгаа юм чи одоо тэгээ яах ч аргагүй уйлах чахаа төлсөө. За тэгээд ерөнхийдөө бол нийтийн тээврийн хувьд бол Осло хот маш их хөгжсөн хот. За энд бол Таранбай, за хотуудын хооронд поезднууд, за тэгээд усан онгоц явдаг. За одоо бол намар болохоор усан онгоцоор бол явхад бол нэлийн хүйтэн байдаг гэж сонссон. За тэгээд өнөөдөр бол өдөржингөө метрогоор явахаар шийдсэн. За метро бол 24 цагийн турш нэг хүний 100 крон байд юм байна. 6 шугамын 105 станцтай метро ажилт юм байна. За тэгээ энэ бол хагас сая гаруй хүнтэй хотод бол маш их аятайхан одоо том метронд орд юм байна. За тэгээд ерөнхийдөө энэ 6 шугамд нь болохоор хотын төвдөө бүгд ирж зогсдог. За хотын төвдөө бол энэ Осло хотын бүх түүх зурсгалын газрууд нэг хэсэгтээ бөөгнөсөн байдаг нь бол хотыг үзэхэд бол их амар санагдлаа. За ингээд метрогоор явж байна. За Норвеги улс бол хамгийн аюулгүй улс. Хэвлэн мэдээлэл хэрэгжүүлэгөөр дэлхийд нэгд ордог. Хүн амын 38% дээд босролтой нь Европт нэлийн дээгүүр ордог гэсэн үг. За 2001 оноос эхлээд 9 жилийн турш хүний хөгжлийн индексээр дэлхийд 1-р байрт явж байгаа. За хүн амын дундаж наслалт нь 80 жил. За эрэгтэй нь 76.5, эмэгтэй нь 83.4 гэж үздэг. За цахилгаан эрчим хүчнийхээ 98.5%-ыг усан цахилгаан станцуудаар үүсгдэг. За эрүүл мэндийн үйлчилгээ бол үн төлбөргүй гэж хэлж болно. За сайхан замтай. За нийтдээ Норвеги улсад 94,000 км замтай. За 8,900 гаруй одоо уулыг сэтэлж гаргасан түнэлттэй байдаг. За Норвегиуд бол норвеги хэлнээс гадна бол англи хэлээр бол маш сайн ярьж ойлгодог.
За Осло хотыг хаялаа Норвег болон одоо Осло хоттой хамгийн нэртэй парк болох за жуулчдын хамгийн хэрдэг одоо цэцэрлэгт хүрээлэн Фогнерийн цэцэрлэгт хүрээлэн болон за Густав Вигландын одоо цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг болсон энэ алдартай уран баримлуудаас бүрдсэн парк дээрээд байж байна. За энэ Густав Вигланд гэдэг хүн 1869-с 1943 оны хооронд амьдарч байсан. Тэгээ 1907 оноос хойш бүхэл бүтэн 35 жилийн турш энэ одоо паркт байгаа 200 гаруй одоо уран баримлуудыг хийж бүтээсэн байна. За түүнийг 1943 онд нас барснаас хойш энэ урд харагдаж байгаа хаалгыг одоо Норвегийн засгийн газар өөрсдийнхөө хөрөнгөөр хаагаад за бүхэл бүтэн 30 га газрыг хамарсан энэ том цэцэрлэгт хүрээлэн за энэ паркийг бий болгосноор за энэ ч бол одоо жуулчид маш их ирж үздэг юм байна. За үнэхээр энэ одоо энэ Вигланд гэдэг хүний бүтээсэн энэ уран баримлууд бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг маш нарийн илэрхийлсэн юм байна. За Густав Вигландын энэ уран баримлуудын хамгийн гайхалтай бөгөөд оргил бүтээл нь энэ уурж байгаа хүү гэсэн нэртэй уран баримл юм байна. За энэ хүүг харахад бол үнэхээр сэтгэлийн хөдөлгөөнийг маш их уурж байгааг бол энэ хүн маш нарийн гайхалтай харуулсан байна. За сүүлийн жилүүдэд Норвегид аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлсэн гэж одоо үзэж болно. За гэвч аялал жуулчлалаас орох орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн зөвхөн 7% сэтэрэхгүй байт юм байна. За цаг агаарын онцгой нөхцөл байдал улс орны гайхалтай гоо үзэсгэлэн жуулчдын тоог жил бүр нэмэгдүүлдэг. За тэрнээс урган болоод үйлчлэгийн салбарын түвшин нь бол нэлээд өсөж байгаа. За ингээд энэ парк дотор зугаалаад явж байхад бол үнэхээр үзэсгэлэнтэй сайхан. За намрын одоо энэ шар навчис битүү бүрсэн. За тэгээд энэ 30 га газарт бол одоо олон тооны нуурнуудыг бий болгосон. За түүнээс гадна энд хүмүүс бол аялж зугаалахад маш их тохиромжтой газар байна. За энд хүмүүс бол одоо гүүж бие тавираар хичээлэхээс гадна хүүхдүүдтэйгээ маш ихээр зугаалж идэв юм байна. За та бүхэн натаа авч байгаарай. За ингээд метрогоор өдөржин явж байна. За тэгээд ерөнхийдөө нэг би судалж байсан чинь Оросууд энд амьдардаг Оросууд метронд ерөөсөө мөнгө төлдөг дандаа үн төлбөргүй явдаг гэдээ яриадсан үний юм шиг байна. За энэ метронд сууж байгаа хүмүүс ерөөсөө тэр карта нэг ч уншуулж байгааг би ерөөсөө олж харсангүй. Шууд орж ирэл гараад энэ нэг одоо баян ус улаач тэр юм уу ач холбогдол өгдөг юм шиг байна. Тэгээд ямар нэгэн байдлаар карта уншуулж байгаа нэг ч хүн харсангүй. За Таранбайд бас сууж үзсэн. Таранбайд ч гэсэн ерөөсөө шууд ороод суугаал тэг буух газараа буугаа явчихд юм ээ. За Осло Норвегийн эдийн засгийн хамгийн төв хот. За энэ хотод 980 орчим далайн тээврийн компани байдаг. За энэ далайн тээврийн компаниудад бол 8500 гаруй
одоо ажлын байртай. За энд далайн тээвэр, хөлөг онгоц, брокер, даатгалын компаниуд оролцсон суурин компаниуд маш ихээр ажилладаг. За үүний нэг тод жишээ болох Dog Oslo нь жилд 6 сая тонн ачаа эргэлттэй. За 5 сая гаруй зорчигчтой 6,000 орчим хөлөг онгоцтой байх юм аа. За Осло хотын тээврийн хувьд бол Тарамбайн шугам, метро, хотын галт дэрэг, автобусны нийтийн тээврүүдтэй. За мөн хотын бусад хариуцлагдаг арлууд руу усан тээвэр бас явдаг. За энэ хот бол нийтийн ундаг дугуйн түрээсэн шүлжээтэй. За метроны 105 станцтай. За энэ нь бол одоо хүн амын тоогоор одоо хагас сая хүнтэй хотуудын тоонд бол одоо дэлхийд хамгийн том тооцогддог метроны систем юм аа. За төмөр замын хувьд бол Осло хотын төв төмөр замын станц нь за нийслэл хотын гол төмөр замын буудал. За эндээс бол Норвегийн бусад хэсэг рүү явна. За түүнээс гадна Стокгольм болон Готенбург гээд Шведийн хотууд руу явдсан байна. За далайн тээврийн хувьд бол Осло хотоос Данийн Копенгаген, мөн Германы Килиа гэдэг хот руу усан онгоц зорчдог. За та бүхэн натаа хамт байгаарай. За миний энэ ард харагдж байгаа хоёр байшин 1747-оос 1778 оны үед баригдсан цэргийн казармууд юм байна. За энэ казармд тухайн үед байрлаж ирсэн цэргүүд нь энэ хэрмэндээ ажиллаж амьдарч одоо хотоо хамгаалж ирсэн байх нэ.
За та бүхэн натаа байгаарай. За Осло хотод суурьсан том компаниудын тоогоор Осло хот нь бол Европто 5 дугаарт ордог юм байна. За энд бол 2654 компани ажиллаж байдаг. За газрын тос байгалийн хийн компаниуд одоо чухал салбарыг мэдээж эзэмшиж байгаа. За түүнээс гадна Осло хот нь Норвегийн хамгийн их үздэг аялал жуулчлалын хотын нэг. За Осло хот бол тус улсын боловсролын болон шинжлэх ухааны хамгийн чухал төв. За энд бол дээд сургууль суралцж байгаа бүх хүмүүсийн тэн хагас нь Ослогийн бүс нутагт амьдардаг. За Европто 3 дугаар байранд боловсрлоороо жагсд юм байна. За энэ хотод бол 73,000 гаруй оюутан суралцж байна. За энэ нийслэл хотын төвд нь мөн Нобелийн өнгө тайвны шагналыг жил бүр олгодог Осло хотын төв байр барилдаг юм байна. За шинэ Осло хотын дуурийн театр нь Сидней Опера Хаус шиг одоо яг Бомтынхаа ойролцоо байрладаг. За бид бас тэрүүгээр орсон. За Осло хотын заавал арах ёстой газруудын бас нэг нь яг энэ хотын төвдөө байдаг. За дуурийн театр шинээр баригдсан юм байна. За энэ театр нь болохоор 4 жилийн турш баригдсан 2004-с 2007 оны турш. За тэгээд 2008 онд нээлттэй хийсэн юм байна. За энэ театр юугаар онцгой вэ гэхээр далаа руу ингээд далайн эргээс дээшгээ ингээд бүхэл бүтэн ийм 36 мянган ширхэг Итали ийм цагаан гантик чулуугаар ингээд хийсэн. Одоо энэ яг далаа руу ингээд орж байгаа мэт ийм цагаан мөсөн одоо уулыг санагдуулмаар ийм архитектурын хувьд ийм санааг хийж өгсөн юм байна. За энэ барилгыг барьж байгуулах төслийг бол хийхэд нийт 200-аад гадаад дотоодын компаниуд оролцсон боловч Норвегийн өөрийнх нь компани энэ төслийг хийж гүйцээсэн юм байна. За энэ дотороо бол сая дотор нь орж үзлээ. За 1300 гол заал нь 1364 үзэгчдийг хүлээж авах боломжтой. За тэгээд маш гэрлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрдсэн. Дээр нь 16 одоо олон төрлийн тайзууд ингээд хоорондоо ингэж дээрээс доороос доошоо ордог 40 метрийн гүнд ордог гэх чигээр одоо орчин үеийн хамгийн гой барилгуудын нэг болсон юм байна. За энэ дээд талд нь ингээд хүмүүс ингээд доороосоо ингээд дээшээ гарахад бол хотыг дээрээс нь харж болтгоос гадна за далайн эрэг мэрэг одоо маш их үзэлтэнтэйгээр харагддаг нь бид нар сая дээшээ гарч үзлээ. За ерөнхийдөө энэ байшинг бол одоо ашиглалтанд орсноос хойш 2009 онд гэхэд 800 мянган жуулчид за энэ Ослод амьдардаг өөрсдийнх нь хүмүүс ч гэсэн байнга ирж энд үзсэн юм байна. За ерөнхийдөө бол энд ирсэн хүмүүс бол заавал энд ирж үздэг газар нэг юм байна.
За та бүхэн натаа байгаарай. За үзэгчтэй өнөөдөр би 2 дахь өдрөө Осло хотоор үргэлжлүүлээ аялж явна. За өнөөдөр би Осло хотын нэлээд захад байдаг Холменколлен гэдэг газар ирчээд байна. За энэ Холменколлен гэдэг газар нь энд байдаг цааны хараалтын тэмцээнийг зохион байгуулдаг стадионороо нэртэй. За энэ стадионыг угаасаа Холменколлен гэж нэрлэдэг юм байна. За энэ стадионыг бол анх 1892 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны цааны хараалтын стадион гэдгээр алдартай юм байна. За энд бол 1930 он, 1966 он, 1982 он, 2011 онд одоо дэлхийн хэмжээний одоо цааны хараалтын тэмцээнийг зохион байгуулж ирсэнээр онцлогтой байна. За мөн 1952 онд энд олимпийн тэмцээнийг зохион байгуулсан юм байна. Өвлийн олимпийн тэмцээнийг. За ингээд энд бол 18 удаа засвар хийгдчихсэн юм байна 1892 оноос хойш. За 1952 оны олимпик зохион байгуулах үеэр их засвар хийгдсэн юм байна. За энд бол анх 1892 оны 1 сарын 31-нд анхныхаа тэмцээнийг зохион байгуулж ирсэн. За тэр үед бол рекорд нь 21.5 м байсан байл. За одоо сүүлд 2011 онд бол 136 м-ийн рекорд тогтоосон түүхтэй стадион юм байна. За энэ хавийн одоо байгаль газар нутг нь бол үнэхээр гайхалтай газар байдаг юм байна. За энд Осло хотын оршин суугчид бол хувийн коттежн байшингуудаа амьдран суудаг юм. За энэ хүртэл яваад ирлээ сая автобусанд явж байхад. За ингээд боломж олбол та бүхэндээ энэ хавийн үзэсгэлэнтэй байгалыг үзүүлж харуулахыг хичээнэ. За Осло хот бол мэдээж өвлийн спортын хамгийн том тэмцээнүүдийг удаа дараалан зохион байгуулсан хот. За 1952 онд өвлийн олимпик зохион байгуулсан. Биатлоны тэмцээнийг бол 1986, 1990, 99, 2002, 2016 онд бол зохион байгуулсан. Нарийн хүмүүс бол ихэнхдээ хувийн завтай байдаг. За хувийн байшингууд нь бол одоо ингээ гаднаас нарахад маш цэвэрхэн одоо өнгө өнгийн будгаар будсан ингээ маш тохилог харагддаг. За үйл хөдлөх хөрөнгө бол мэдээж үнэтэй ус болохоор маш их үнэтэй байдаг. Норвегид бол орчин үеийн улс төрийн бодлогыг тэргүүлэх чиглэлүүд нь одоо
орон нутгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг бол хамгийн өндөр түвшинд хүрэхэд чиглэгддэг юм бэ. За өнөөдөр улсын хөдөлмөр эрхлэлтийн төвлөрсөн сүлжээ нь ажил олоход улс орныхоо иргэдэд тусалдаг. За үүний зэрэгцээ олон компани ажилчдад зориулсан сургалтыг санхүүжүүлж, за мөн шинэлэг технологийн дагуу дэвшилтэт сургалтанд хүмүүсийг хамруулж, за энэ сургалтанд хамрагдсан хүмүүсийн ажлын байр руу илгээдэг. За энийг бол улс төрийнхаа бүр чухал бодлогын төвшөнд шийддэг юм байна. За өнөөгийн байдлаар нийт ажиллагчдын тоо бол Норвегт 2,200,000 хүрсэн гэж хэлж болно. За нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $90,000 байна. За өнгөрсөн жилийн инфляцийн түвшин нь бол 4% байсан. За өнөөдөр Норвеги улсын өрн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 31%-тай тэмцэж байгаа юм байна. За Норвегийн нийслэл Осло хотоор аялсан нэвтрүүлэг үүгээр дуусч байна. За та бүхэнтэйгээ Норвегийн дараагийн хот болох Берген хоттой уулзъя. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Энээс цааш л Монголын нутаг байсан байх л да тухайн үедээ. Монголоос аягүй гоё бороо авчирлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаат байгаарай.